За орой мэндэ манайхаа. За нэг зүйл дээр би ер нь жоохон тайлбар хий гэж бодлоо. Ер нь энэ сүүлийн үед энэ гаж тонтой залуучууд бас их болцсон юм байна л да. Тэгэл нөгөө хүнийг заавал нөгөө худлаа нэгнээс нь бас худлаа юу яадаг ч гэдэг юм уу. Одоо хооронд нь яс хагалж хүмүүсийг муудалцуулах ч гэдэг юм уу. Тийм ер нь бас юм ер нь тактик тийм зүйл явагдсан юм байна. Явагдаад байгаа юм байна. Тэгэхээр над руу энэ залгаад байгаа олон залуучууд ч одоо би хүмүүсийг хардаа тийм юм гэд байсан бас нэг талаараа буруу юм байна гэж бодчихлоо. Тэгээд бас заргийн өнөрөг бодоод бас өрөвдчлөө эмэгтэй хүн учраас тэгээд уурандаа бас стрессэндээ бас арай хэтрүүлчихв гэж бодлоо. Тэгээд би угаасаа ааштай ч гэсэн тэгээд юмыг боддог хүнтэй тэгээд адилхан эмэгтэй хүмүүс байж нэг зовлон жаргал аль алинтайгаа хоорондоо бас алцаад яах вэ? Тэгээд сүүлийн үед би нөгөө тураад дээрээс нь нөгөө царай зүс ороод өнгө ороод ингээд байгаа. Тэгэхээр нөгөө нэг балаатай юм залуучууд ч одоо гаж томтой ч юм уу те 9 шүдийн залуучууд ч одоо нөгөө нэг худлаа одоо юу гэдэг хооронд нь яс хагалдуулж одоо алцуулах ч гэдэг юм уу те тийм маягаар ингэж надыг одоо өдөөн хатгаж янз янзын үйлээр залгаж ирсэн юм байна гэж би бодлоо л да. Тэгээд яа харахгүй өдөр шөнөгүй олон залуучууд хөнлөө залгаад янз янз ингээд яриа зарим нь хайртай шүү өдргээд өчигдөр нэг шөнө мэдхгүй гэсэн дугаараас нэг залуу хайртай шүү хоёулаа уулзын унтаж хөвтийн энтер гээд ингээд исэн. Тэгэхээр яг нөгөө нийгэмд өндөр карьертай явж байгаа ч гэдэг юм уу сошиал байгаа хүмүүсийг хооронд нь алалцуулах тэ тэндээс кайф авах тийм технологи магадгүй явдаг юм шиг байна. Тэгээд бас өнрөөгөө бодоод өрөвдчлөө. Тийм тэгээд нэгүний азуудыг ч гэсэн бас бодоод өрөвдчлөө. Уйлж унжаад явж байгааг нь хараад би ч ер нь ааштай ч гэсэн тэгээд юмыг бодож тунгаадаг хүн л дээ. Тэгээд ер нь бол өнрөөгөөс би уучлахгүй чи гэж бодлоо. Би ер нь буруу зүйл янз бүрийн байх юм бол бодож тунгааж агаад буруу үйлдэлээсээ бол уучлал гуйдаг. Миний зүг байгаа тохиолдолд уучлах гуйдгүй. Тэгэхээр энэ биднийг хооронд нь хагаралдуулах энэ технологи явагддаг юм байна. Хооронд нь худлаа, хов зөөх, алалцуулах гэж би харж байна. Тэгээд энэ дунд нь бас зарим нэгэн бөөл амар нь худлаа үнэн орж ирж яс хаяад энуудаа гэж би бас бодоод байна. Тийм биднийг алалцуулах гэж намайг ямар нэгэн улс төрчтэй алалцуулах тийм одоо зүгээр байж байгаа хүнийг өдөөн хатгах тийм юм явагддаг юм байна. Би бас тэрийг бодож авлаа. Тэгээд бас аавда өгтлээ загнуулсан яг хүндээ амар загнуулсан. Ганц хүүгээ бодохгүй чи өгшин настай ээж аав хоёрыг айлж авахгүй юу? Ганц хүүхдээ одоо өнчин өрөөс үлдээх гээвгээд би аавда болоо гэж хоёрдоо маш ахтар загнуулсан. Тэгээд бас ээж аав хүүгээ бодоод бас өрөвдлөө. Дээрэс нь ингээд өнөөдөр нийгэмд ингээд царай зүс сайтай ч юм уу ингээд хүний нүдэнд таалагдах юм эмэгтэйчүүдийг охтуудыг тийм ингээд одоо юу яадаг ингээд харж шохоорходог одоо юм гаж донтой бас залуучууд ирчүүд байгаа юм биш үсттэй гэж би бодлоо. Тэгээд намайг ч одоо янз янзаар оролдож уур муур юм хүргэж ш тэндээс тийм арай кайф авдаг ганц донтой бас тийм хүмүүс бие тийм биш үсттэй гэж би бас бодчихлоо нэрээ. Тэгээ яах вэ ингээд хооронд нь одоо хэрэлдүүлээ те сошиал ертөнцийн дээр одоо хэн өндөр тандалттай явж ийн тэр хүмүүсийг хооронд нь алалцуулах, муудалцуулах тийм юм бас явдгийг ясайдсан юм л да. Би ч нөгөө цагаан болохоор өнрөө өөрийн чинь тэгээд тэр чамааг тэгээд гэхээр чи нөгөө хүмүүсийн бас заримдаа өгөнд итгэждэг бас миний айгүй нөгөө нэг гинэн цайлган хүнд итгэдэг. Би тийм нөгөө өөрөө нөгөө хүнд муу юм санаж хүмүүсийн дунд ясайдгүй тийм нөгөө нэг хачин зам мэддэггүй учраас хүмүүсийн үгэнд амар амархан итгэждэг. Тэгээд тэр санааг минь одоо юу яагаад тэрийг минь ашиглаад тоглолт хийгээд байгаа юм байна. Өнөрөө одоо жишээ нь ингээд өнөрөө их хурал дэвших гинлээ гэж надад өдөө хатгаж байгаа байхгүй юу? Гэхдээ дэвшүүл тэгэл дэвшил үстэй надад ямар хамаатай. Тэгэхээр ерөөсөө ингэж юм байна. Сошиалд хэн одоо нэр хүнд аваад хэн ингээ гайгүй үзэгчтэй явж ин те тийм хүмүүсийг ингээд өөр хооронд нь алалцуулахын тулд
тийм технологи явагдд юм байна. Тэгж жагаад нэгийг нөгөөгөөр нь намнуулах ч гэдэг юм уу. Тийм байлаа. Гэхдээ өнөрөө бид хоёр хоёулаа л адилхан зовсон эмэгтэйчүүд шүү дээ. Бид хоёр алдцвал хоёулаа л муугаа үзэж дуусна шүү дээ. Ер нь эцээцээс. Тэгэхээр ерөнхийдөө ийм муухай технологи явагдаад идэм байна. Тэгээд энэ ер нь ийм гайгүй царай зүстэй эмэгтэй одоо би тэгж нэг жоохон залуухан эмэгтэй биш учраас намайг одоо тэгж амар ирчүүл сонирхож шохоорхож одоо ингэж өдөж одоо тий хүүхэд чиг өхөөрдөж уур уцаарыг нургаж кап аавна гэж би мэдэхгүй шүү дээ тэр чинь. Тэгэхээр ер нь ийм Монголд хүмүүсээ залуучуудаа ингээ охтуудаа сэрэмжтэй авахгүй бол айгуу тийм муухай гажлонтой залуучууд бас байдгийм байна. Өөртөө тэгээд хүний фэйсбүүкээр оролдчихоод тэгээд нөгөө хүмүүсээ гэж нэгийг нөгөөгөөр нь намнуулах гэж хоорондоо алцуулах гэсэн тийм өдөө хатгалга явагддсан байна. Тийм учраас одоо юу гэдгийг байгаа аль нь одоо нэгээ хардас ирдэл нэгэнтэйгээ ер нь алцаад байх биш монголчууд бид нар хоорондоо өвтэй хэрэгтэй өөрөө өөрсдийнхөө урдах замаа хараад ингээ явж яхан зүйтэй юм байна гэж би бодож байна. Тэгээ ер нь надыг нэг өдөөж торхорж ингээ сүүлийн үед стресстэй байлгаж исэн хүмүүс нь бол ер нь тэр өнрөө бол надад бол нэг тийм сонирн биш юм байна. Зүгээр нөгөө надад татаарах гэсэн бөөнөр ламнар л ерөөсөө ингээд худлаа намааг одоо ус төржүүлж бидний дунд яс хаяулж тий хооронд нь алалцуулах гэсэн нэгийг нөгөөгөөр намнуулах гэсэн тийм ажиллагаа явагдаад байгаа юм байна. Тэгээд тэрийг би бол маш сайн одоо сая ингээд бодоо сууж байхад ойлгож авч ийн. Тэгээд тестээс юм ингээ харж байхад ерөөсөө ингээд хүмүүсийг хооронд нь алалцуулдаг нэгэнд нь нөгөөд нь хов згүүдэг. Тэр чамааг тэгж хорлох чинь тэр чамаар тэгж оролцсон тэр чамааг ингэсэн гээд тэгээд эцээцтэй яах юм өнрөө бид төр хоорондоо алалцлаа гэхэд мэдээж би том тэнгэртэй хүн өнрөөг зүгээр байхгүй өнрөөч миний муг үзэн би ч өнрөөгийн муг үзэх юм шиг тэгэхээр бид нар ингэж хоорондоо хохирогч болж нэг нэгтэйгээ алалцах ямар хэрэг байгаа хүмүүсийн дунд хов живэнд өртөх тийм үстэй за юуг нодгон минь найз залуутай болсон гэд байсан чи ямсан болцсон юм уу гэсэн гэж байна. Ер нь би жирэмсэн болсон байна уу яасан байна ер нь миний падлын хамаагүй шүү дээ тий. Би бүх юмаа ингээд дийлгэх алавгүй. Мэдээж би найз залуутай. Тэгээ найз залуу маань ч гэсэн намайг түрүүн загин жууралсан чи одоо бити ингээд хамаагүй янз юм яриад ээ. Одоо амьдралаа одоо ээж аав хөгшин настай ээж аавгаа үр хүүхдээ бод тэдний хоорондоо яахан чамд юусаа хамаагүй чи зүгээр урд хаашлаа бодоод бусдад туслах хүү амтна үзэж харах илүү дутуу янз бүрийн тэр улс төрийн хэрүүл юмд нь орохгүй зүгээр урдах мөрөө хараад хүү амтна үзэл ингээд хөөрхөн хүмүүсээ баясгаал ингээд явжээ. Чамд атаарах байгаа маш олон буу удган зарангууд байгаа. Тэгэхээр чамааг хинээр намнуулаа дараа нь хэнийг намнах уу гэдэг магадгүй тийм дунд нь яс хагарах тийм юм явагдаад байна. Тийм учраас чи ерөөсөө хэний ч талд нь орохгүй ямар ч улс төр ярихгүй дуугаа чимээгүй үзэх хүнээ үзэл харах хүнээ хараад тий тэгээ дууныхаа бяцлагыг хийгээд ингээд бусдад туслах юм үйлэндээ ороо гэж тэгжин тэгээ сүүлийн үед тэр шорт морттой ямар юмаа хийж шалтан үзэхмэн шахуу тийм лайв маяг хийсэн гэдгийг бас загнуулчлаа. Ер нь тэгээд ийм гаж донтой бас ингээ хүн сонирхдаг юм хараашилдаг одоо тийм ээ онтог чивтгийг хүсдэг одоо надын зураг бүргийг харж магадгүй намайг одоо миний лайв маяг харж 9 шүдийн ямар ч гаж донгийн үйл хийдгийг би мэдэхгүй шүү дээ ер нь. Тэгэхээр ер нь бол ингээд царай зүс сайтай ч гэдэг юм уу хүний нүдэнд дулаахан төрхтэй хүүхнүүдийг бол ийм одоо хот хүүхнүүдийг оролдох тийм хандлага ер нь байдгийн тэгээд уурлуулж уцаарлуулж байж гаж донгоо одоо тий гүйцэтгэдэг ч гэдэг юм уу тий иймэрхүү зүйл байдгийм байна. Тэгээд би ер нь бас заргийн өнрөөс уучлахгүй надыг оролцсон ч юм уу оролдоогүй ч юм уу бид хоёрыг хооронд нь алцуулах технологич болсон билүү мэдэхгүй шүү дээ тий. Тийм болохоор самаагүй урандаа нөгөө надыг хүмүүс ч бас шордож ийн хатгаж ийн хооронд нь худлаа аван хов ярьж ийн. Тийм болохоор би бас ухаантай хүн учраас ямиг ойлгоод бас сэрүүлчихье гэж бодлоо. Тэгээд яаж хоёртаа бас загнуулаа найз залуудаа гэрийнхэндээ ер нь загнууллаа. Тэгээд улс төрийн юмнуудаа угаасаа ч ер нь бол хамаагүй тэгээд мэдээж одоо залуу насны дээр дахиад үр хөвгттэй болоод тийм ээ
ингээд хүүхдээ гаргаад ч гэдэг юм ингээд одоо улс төрийн нөхцөл байдлаас нь ер нь хоол явна гэж бодож байна. Тэгээд би бас нэг сая нэг юм дээрээс анзаарлаа. Нэг охин ингээд лайв хийсэн юм байна. Лайв ингээд хийдэг юм байна. Тэгээд лайв хийж яхад нь хийснийхэн дараагаар ингээд чат мессежээр маш олон залуучууд орж ирдэг гэж байна. Бас яг над руу явуулдаг шиг тэр доодох одоо эрхтнийхээ зураг мураг биднэрт ч айгүй хэцүү шүү дээ ингээд нийгэмд ингээд танигдаад явна гэдэг бол доодохынхаа зургийг хөргийг явуулна. 9 шидимар бид нэр оролддог байхгүй юу. Үнэхээр тэгээд уур стресс хүргэхээр тэгэл дараа нь янз янзынаар ингээд гаж донтой юмуд оролддог. Тэгэхээр яг удаа хүн чинь тэгээд дунд нь биднэрт яс хаях гад хэр чин тэгж ийн чин ингэж ингээд давхар хов зөөчж ийн. Тэгээ ер нь бол монголчууд бол нэг ховоор хоорондоо бас харьцах хэрэггүй юм байна гэдгийг би ерөнхийдөө хэлэх гээд байгаа. Ер нь энэ сошиал идэвхтэй байдаг хүмүүс ховн битгий итгэж. Гэхдээ би ч гэсэн одоо их удхан гिचээд энэ цайлган цагаан сангаараа итгэж байгаа юм чинь одоо тэгээ бусдын ч гэсэн итгэл ах л та. Тэгээд бөө удган зайрангаар үзүүлэхээр нөгөө нэг юмжирд улмын чинь магадгүй хараал байна. Юмжирд улам ч нүш санаа та нарыг божигнуулж ин гэж магадгүй. Энэ дотор бол энэ биднийг модалцуулах нэг нөгөөгөөр нь намнуулах гэсэн ийм зоригтой бас бөө лам нар байдгийм байна. Тийм учраас ийм хүмүүсээ үгэнд орохгүй. Үнэхээр яаж байгааг бол өөрсдийнхээ амаар одоо ингээд сошиал лайваар хийдэг юм уу яа гэх тэрүүгээр ингэж харьцах зүг юм байна. Тийм ээ тэгээд сүүлийн үед би бас тэр Хөслөн Батагийн юм л болов одоо тэр нэг хүүхний лайв орж ирсэн. Одоо тэгээд тэр мөрний би лайв үзэхгүй угаасаа тэгэл хүний нэг сэтгэл хөөрүүлэх, уур хөөргөх ч юм уу тэр чин тэгдгийн эн чин ингэдгийн гэхээр нэрэж намайг бас ингэсэн болов тэгсэн болов гэж одоо хардах бодох хэмжээний бас хүний толгой тархинд нөлөөлж байна. Тэгэхээр ер нь бол би юм улс төрийн хэрүүлтэй лайв өрн хувь хүнээр үзье гэж бодохоо болж эхэлж байна. Ер нь бол бодол үнэн мэддэхгүй янз бүрийн юмнууд одоо нэг нь нөгөөг нь намнах тийм технологитой ажлууд явагддаг юм. Тэгэхээр би хэнэж талд нь орохгүй ер нь улс төрийн хэрүүл хийхгүй. Өстө найз залуухынхаа аав ээжийнхээ үр хүүхдийнхээ уганд ороод ингээд мөрөөрөө амьдрах юм. Тэрэн дээр юм. Тэгээд ер нь бол ийм сүүлийн үед гаж донтой одоо хар тамхи мамх хэрэглэдэг ч гэдэг юм уу бэлгийн гаж донтой юм залуучууд бол ингээд оролддгийм байна. Одоо би ч одоо 30 гарцсан 40 төгөж байгаа юм тийм шүү. Тэгэхээр одоо намайг тийм залуучууд одоо ирчүүд тэгж нэг оролдож тэгж надыг нэг одоо янз бүрийн байдалд оруулна гэж би бодохгүй шүү дээ. Мэдээж биний сэдв ерөнхийдөө улс төр ярьдаг болохоор улс төрөөр нь дамжуулаад бүүл амнар нь тийм хооронд нь ер нь хэн сошиал дээр өндөр хандлттай тэдний хооронд нь сайхан алцуулчих. Нэгийг нөгөөг нь сайхан намнуулаад тэг хэн ч шулгаад айл ялын хохирооч гэсэн үзэл суртал явдсан байна. Тийм байна. Тэгээд өнөөдрийн би бас нэг зүйлийг харлаа л да. Хүүхдүүдэд үнэхээр тусалж байгаа хүний сэтгэл зүй бас өөр байдаг. Хандлагыг би бас харлаа. Тэгээд ер нь бол монголчууд хоорондоо ихтэй ах хэрэгтэй. Нэгнийхээ яг өөрсдийнх нь амнаас үгийг сонсч ижил тэрэнд итгэмээр юм байна. Тэгэхгүй бол бидний ч одоо ингээд хэн өндөрт хандалттай хэн одоо хүмүүсийг байлдан дагуулж явна тэр хүмүүсийг хооронд нь алцуулах бас технологи явагддаг юм байна. Тийм байна. Тэгэхээр хэн хэнийг хохироож хэн хэнтэйг алалцаж дуусч яхаар яах ёстой. Дунд нь яс хагалж байгаа хүмүүсээ бид нар олж аваад хэн хэнтэй муу санахгүй явах үзүүтэй. Энэ бол Монгол хүний шударга байсан. Шударга гэж бодож байна. Би бол заргийн өнрүүлүүд гэж хараалж байгаа юусоо түч хийгээгүй шүү. Яс юм дээрээ би гэртээ суудаг гадуур дотор явал зүгээр нэг найз нөхдөйгөө уулзаал тэгэл Эрдэнэт рүү хаяа ихч дээрээ очдог. Тэгэл хүмүүсийн заслыг бол байж байгаа нийлүүлж байгаа нэг удаа гарч хийдэг. Тэгээд бусдаар бол ерөөсөө янз бүрийн өргөж 9 шүдийн ийм зан үйл хийхээ би болцсон үнэндээ. Хүн амтан руу хараалж атах хийгээд байгаа юм надад төч байхгүй байгаа. Харин ч өдөр бусдын төлөө те төрмөн төвшин байж төмөн олон минь амгалан байг гэдэг ингээд бусдын төлөө залбираад бусдын сайн сайхны төлөө бүхэл хүмүүсийг уучлж өршөөж ойлголцъё гэдэг би ингээд явж байгаа. Гэтэл тэр дунд нь ингээд хүмүүсийг стресстүүлдэг, хооронд нь алцуулах юм, нэг нэгнийхээ муугийн нэгээр нь үзүүлцүүлэх ийм технологи явагддаг юм. Тийм учраас би энэ бас олоод харчихлаа л да.
Тэгээ магадгүй миний пэсээр олж байгаа нөхдөд нь ч гэсэн өөр юм байхыг би мэдэхгүй шүү дээ. Тэгээд надад өөр хүмүүс гэж ихээр надад хэлж байгаа. Надад тэр чинь тэгдэг шүү гэж надад удаан оноо хоо зөөж байгаа би мэдэхгүй байхгүй юм болохоор ер нь бол одоо ингээд алхам муу хүмүүс би гэдэг хөрөлтэй нэгнийхээ муу үзэхтэй ингээд байх шаардлагагүй. За тэгээд ер нь бол улс төр нь бол надад юм падлиж хамаагүй. Би үзэх өмнө засал номоо хийгээд чаддаг ажиллаа гээд бусдад туслах тийм л ажилдаа ер нь орё. Ухаантай удаа минь бузар муу юм ярьж байгаа хүмүүсийг тэнгэрт хайлтгаж шийдвэрлэж. Ер нь удаа нь бол хинтээ ч алцахыг хүсэхгүй байд. Бусдад туслах энэ буян номныхаа л үлийг сайн муу усанд ороод гарч ирлээ удаа нь нүүрэндээ тосаад өгсөн. Тэгэхээр ингээд одоо би бас бодож байгаа байхгүй юу? Лайв маяг хийхдээ шорт, богино шорт морттой шалдан өсгөн ер нь хамаагүй тийм нэг би царайгаа баг рекламсан хамаагүй лайв хийж болохгүй юм. Муухай гаш донтой хүмүүс чинь тэгээд хүнийг оролдоод ингээд утас ширмсөөр энэ ирчүүд чинь харин сүүлийн үед дандаа ирчүүд намайг оролдоод байгаа. Მე шүн мөн унтчих тайраа уулзъя л да очиж уулзъя үзүүлээ харуулъя хайраа хаана гэдгийг шиг янз янзаар хэлж байгаа байхгүй. За зарим ч бол өстэй алны хадна чам шиг балаа авгаа маваа гэл сэтгцлүү чинь хийм гэл ингээл байгаа. Эдгээр бол ер нь би бол тэр 9 шүдийн бөөнрийн хийж байгаа ажил юм гэж би харж байна л да. Тэгэл хүмүүсийг хооронд нь муудалцуулж нэг нь нөгөөг нь намнах иймэрхүү зүйл явагдаад байгаа юм байна. Тэгэхээр би ер нь бол бас энэ дээр анзаараад анхаарал тавиад тэгээд ер нь бол улс төр надад нэг хамаа байх ш. Би улс төр ер нь яриха боллоо. Ээж аавынхаа хүний эцэг их хизээч хүнд буруу юм хэлдэггүй. Өмнөний ах эгч дүүс хизээч хүнд буруу юм зөвлөдөггүй. Хүний үр хөвгөд хизээч хүнд буруу юм зөвлөдөггүй. Тийм учраас би хөгшин настай хоёр ээжийг одоо мөхүүгээ бодоод ер нь тэр нэг улс төрийн 9 шүдийн яриха боллоо. Ер нь жоох ухаантай амьдрахын дээр юм байна. Бусдын өдөө хатгалганд бол орох шаардлагагүй. Ер нь хүний амнаас дамжиж ховд сонсох юм дэмий байд юм. Энэ зүйлийг улс төрчд маань ч гэсэн та нар манаас анхаараарай. Ер нь ингэж хооронд нь модалцуулдаг. Энэ янз бүрийн бас явагдаж шүү. Тэгээ улс төрийн талаар бол одоо удаа нь ерөөсөө юм ярихгүй. Тэгээд өдөрт нэг лайв хийж дууны бяцлал хий. Амжихгүй бол бас заримдаа лайв хийхгүй наа. Тэгээ сүүлийн үед бол үнэхээр удагны нь бол 50 босна маш олон юм залуучууд эгчүүд 50 бос байлгаж оролцсон. Тэгээ зарим нэгэн бөөнөр ламнар юмтай холбоотойгоо юм байна. Надад татархаж явдаг хүмүүс өөрөөсөө надыг тэр хүмүүс мэт одоо харагдуулж миний бас одоо тий сэтгэл санаагаар одоо өөр хүмүүс болгож өөрсдийнхөө дөрийг хооргож тэр муу юм хийж байгаа ажиллагаагаа өөр хүмүүс болгож харагдуулж хооронд нь алалцуулдаг шүү. Нэг нь өөр нь алалцуулах гэсэн. Ийм ухаа хараалцдаг юмыг бол хүнлөө хийцгээд юм байна. Хооронд нь муудалцуулах гэсэн. Тэгээд өөрсдөөсөө юмыг болтуулаад мөрөөрөө явж байгаа хүмүүсийг хооронд нь өшөөнцөнтэй болгож алалцуулах гэсэн юм заваа юм угдаад идэв. Тэгэхээр одоо энийг бол би маш сайн одоо бол ингээд бүр ингээд явцсноо харж ойлгож чинь авж чинь тий. Тэгээ өнөөдөр ингээд пэсийг ингээд харж ирсэн чинь нэг охин гэж байгаа. Би лайв ингээд хийсний дараа надад амар их юм доодох ихтэй хүний доодох гэдгийн зураг явуулдаг. Дээрээс нь ингээд унти хөвтий гэсэн юм явуулдаг. Аль эсвэл ингээд доромжилж бичиж комментээр ингээд оролддог. Тэгэж гаж донгоо ингээд гаргадаг юм тэр гэж тэгж юм. Тэгэнгүүт нь үгүй нэр эн чинь яг надад явагдаад байгаа юм биш үү? Би ч одоо юу руу ороод ингээд хүмүүсийн хатгалганд ороод ингээд бүр эргүүтчүү та гэж бодоод өөртөө дүгнэлт тэгээд ээж аавырлаа өглөө загнуулаа гэрийнхэнтэй гэр бүлийнхэнтэй бүгдэнд нь загнууллаа. Хөөдөж загнуулаа та одоо бити ингээд бэл та гэд өөр хүүхдээ эцэгхээ боддгоо юм бид нар гээд. Тэгэхээр ер нь бол хүн ухаантай байх хэрэгтэй юм байна. Хүн хоор ер нь амьдарч болохгүй юм байна. Ухаан хүний яг боддоор нь тэр хүн над руу боддоор халдлага хийж нүгүү вэ нү гэдгийг анзаарах ёстой юм байна гэж бодлоо. Тэгээд ерөнхийдөө бол хоорондоо хүмүүс ихтэй байх нь зөв. Хэн нэгнийхээ одоо муу мухаг үзэх гэдэг хэн нэгнийг арслах шаардлагагүй. Энийг бол ер нь бол үзэл бодлоо илэрхийлдэг хүмүүс бол ерөнхийдөө та нараас ойлгоод авчих хэрэгтэй байна. Тэгээд ер нь залуу охид хүүхдүүд
лайв хийдэг болвол бас өөрсдөн дээр анхаарах хэрэгтэй байх шүү. Бидний чинь тэгээд энэ янз янзын гаж домтой залуучууд, ирчүүд чинь ингээд лайваар одоо царай зүс юм харчаад ингээд тэр гаж одоо үйлдэлийг гүйцээхийн тулд бид нарыг одоо утас шурамсаар оролдож янз янзаар ингэж өдөө хатгадаг юм байна шүү. Энийг маш сайн ойлгож аваарай. Ер нь тийм юм байна. Ер нь пэсэр яваад байгаа юмыг би анзаарч ойлгож авч байна. Одгоо минь найз залуутай олсон гэж байсан жирэмсэн болсон юм уу гэсэн гинэ. Биний ер нь гэдс ямар хамаагүй. Тэгээд миний хувийн амьдрал шүү дээ. Тийм болохоор ер нь бол би найз залуутай болцсон байгаа. Миний найз залуу бол надад маш ахтар мундаг зөвлөгөө бас өгдөг мундаг хүн байгаа. Би хотлоо ер нь ярьдаггүй. Тэр найз залуугаа заавал би бас ил гаргах. Олон түмний нүдэнд гаргах болоогүй байна. Тэ. Тэгэхээр ер нь бол ийм байдгийм байна. Нөгөөт нь алдцуулах гэж энэ бөөл амранч тэгдэм байна. Буруу юмнууд хооронд нь алдцуулах гэж хэлдэм байна. Тэгээд ингээд сошиал ертөнцийн дээр өндөр хандлттай өөрийнхөө салбарт ингээд амжилттай явж байгаа хүмүүсийн хооронд нь алдцуулах гэдэг юм. Ер нь бол өнөөдөр бидний зовлон ер нь бол багдаагүй гэж бодож байгаа. Аль аль нь. Тийм учраас аль альныгаа хохироож аль альныгаа тамлах хэрэггүй. Зүгээр мөрөөр нь өөрсдийнхоороо явах зөв юм байна. Энийг бол би ойлгож авч энэ сошиал ертөнцийн дээрх болж байгаа үйл явцаас бас зарим нэгэн зүйлийг анзаарч авж байна. Тэгээд ерөнхийдөө энэ улс төрөөс би одоо хол байхаар шийдэж байна. Эдгээр яана уу надад тадлич хамаагүй. Тэгээд янз бүрийн улс төрийн талаар сэдв одоогоос ярихгүй. Яг шаардлага чалга. Тэгээд мэдээж төрийн хамгаалтанд бол байгаа бас дэмждэг хүмүүс олгодон дэмжиж бодоод явнаа. За тийм байна. Тэгээ ер нь бол улс төрийн хинтэнч би дайсан хийхийг хүсэхгүй байна. Хинтэж алалцахыг хүсэхгүй байна. Хэн нэгний мууг бас үзхийг, нэг нэгнийхээ мууг үзэлцэхийг бас хүсэхгүй байна. Тэгэхээр ер нь бол энэ муухай юм өдөө хатаажтай явагддсан байх шүү. Энийг маш сайн ойлгож ухаарж аваарай. Тэгээд адилхан эмэгтэйчүүдийн хооронд нь алалцуулж бас ямар ч зүйл гарахын хэрэггүй шүү. Хүний мод дурж тийм биз дээ. Нэг тэгээ худлаа өнө яриад ах шаардлагагүй. Тэр бөөл амран ч гэсэн өнөр цэцэд бити худлаа юм ярьж өгöd гар. Юнжир долон хараас нь тэгсэн байна гэж бити худлаа яриад байгаа. Бити худлаа хооронд нь ясаад байгаа. Би ганц ч хүн рүү хараалж байгаа гэж ганц ч хүн рүү муухай юм хийгээгүй баг. Гар хөдөлгөөгүй байгаа. Би мөрөөрөө гэртээ сууж байгаа. Тэгэхээр харин тэр янз бүрийн бөөл амран нь болохоор яадгүй гэхээр тэр чамааг тэгж энэ чамааг ингэж юм биш дотор нь хооронд нь алцуулах гэж хооронд нь хов яс зөөж тэн дундаас мөнгө олж тэд нар хожих гэсэн сэтгэлтэй бидрийг алцуулах гэсэн сэтгэл зүй явуулж байгаа юм. Ийм учраас би энийг маш сайн ойлгож авлаа. Тэгээ ер нь улс төр ер нь ярихгүй би шал дэмий юм. Надад ямар хамаа ах вэ? Тэгээ тарин хүн амьтнаа үзэж харах, дууныхаа бяцлаглыг хийх, бусдад гэрэлгүйгээ хайрыг түгэх, тэг бусдыгаа хөгжөөж баясгах энэ үлээ олгон хийнэ. Тэгээд сайхан амарцгаараа манайхаа дараагийн лайв хүртэл түрүү баяртай байна. Юмыг ухаанаар шүүж бод. Би бол ингээд уурлахаараа стресстгээр бол би ингээ хамаагүй хэлээ хашгирчдаг. Тэрнийхаа дараагаар тайвшраад бодохоор заримдаа нэрээ буруу зүйлч ярьсан юм шиг, буруудсан юм шиг. Хэрвээ би буруу юм хэлвэл хийсэн бол би хинээс уучлахгүй ухаантай юм ихтэй байхгүй юу? Хэн нэгнийг өөрийнхөө өмнөөс бас хохироож хэн нэгнийг би бас эвгүй байдалд оруулахыг хүсэх байгаа байхгүй юу? Тийм учраас ухаантай байх бие биенээ эмэгтэй хүмүүс хайрлаж хамгаалах бол одоо их цэвүүн цаг гэдэг шиг хэцүү цаг болчихж янз бүрийн ирчүүд биднийг ашиглах тийм айхтар зүйл болчихж одоо ялангуяа ингээд 9 шүдийн хар тамхи хэрэглэдэг ч юм уу янз бүрийн залуучууд ингээд одоо оролдох тий шохоорлоор 9 шүдээр харах хандах тэгээд тэрийг одоо янз бүрийн кайф авахын тулд над руу уцаар залгаж намайг уурлуулж стресстүүлж одоо тэрнээсээ одоо магадгүй бэлгийн гаж донгоо яахын тулд гүйцээхийн тулд надад залгаж барьж тиймээ тэгжиж кайф авч магадгүй юм шүү дээ. Тэгэхээр ер нь охид эмэгтэйчүүд бүсгүүчүүдээ өөрсдөө маш сайн анхаарах хэрэгтэй юм биш үү? Ер нь бол нэг тийм шалдан нүцгэн интер би баг харуулах хэрэггүй мэ. Бараг бүдүү явсан хамаагүй дээр юм. Яшиг зүгээр. Хүний хараад өртөж орж тэгэж амьлагдаж ирчүүдийн шүлс одоо бузар тэр одоо хараанд нь одоо өртөж тийм ээ тэгж яхаар би бараг тэгж бодчихлоо.
Бүдүүн бараг бүдүүлэг бол одоо тийм хэн намайг тоож оролдож тэгж хөөрдөж янз янзаар одоо миний уурыг хөргөж кайф авах. Гэхдээ бас олонний дунд явдаг учраас бас нэг царай зүсээ бас нэг аятайхан байлгах нь бусдыгаа хүндэлж байгаа л гэдэг байхгүй юу. Тэрнээс биш би нэг өөрийгөө 9 шүдээр рекламдах гэсэн зүйл огтоос айхгүй шүү дээ. Бусад ард түмэнд төр засгаа хүндэлж байгаа учраас царай зүсээ нэг аятайхан байлгах ч одоо аятайхан нэг хувц сумар өмсөд хийдэ эднэрдээ нэг сайн сайхан энерги өгье даа гэсэн зүйлээр би хандж байгаа. Тэгээ сайхан хандаад явж байхад дундуур нь хор шааж худлаа ангаад одоо хүнийг өдөө хатгах тийм зүйлүүд явагдаад идэв юм. Тийм учраас энэ дээр хүмүүс ер нь бол дүгнэлттэй байх ёстой. Тэгээд өнөөдөр би янз бүрийн бүх лайв дуусчихлаа ерөөсөө бүгдийг тэгээд хэлам хэрүүлийн лайв дуусгасан. Би хинтэйч муудалцаж хинтэйч дайсан хийхийг хүсэхгүй байна. Хэнд ч гай болохыг хүсэхгүй байна. Өөртөө ч гай болохыг хүсэхгүй, бусдад ч гай болохыг хүсэхгүй байна. Тийм болохоор эрүүл сарвал ухаанаар шүүгээд хинтээ муу муухай юм санахгүй юусан дээр юм байна гэж би бодлоо. Тэгээд хүн сайхан сэтгэлтэй хэнд ч муу муухай юм их өөрсдийнхээ заваар явж байгаа. Тэгээд бүгд л сайн сайхан явж таараа. За юм байна. Тэгээд сайхан амарцгаар байна. Маргааш дууныхаа бяцлагаар уулзцгаая.